Эцэстэн ивэгээ мэдхий ертөнц инх хайван амар за эцэг өвгдээс удамжилж ирсэн. За тэрний энийг юу гаваад өгдөө чи. Соёмбоо бариад. Соёмбоо харин бариад. Энэ багшийн ширэн наа тэгсэн. За. Энэ аттан соёмбоо. Энэ Монгол төрөлхтөнд одоо бүхэл хэрэгтэй хаан дээдэс нөгөө найманд бүхэн юм багтсан юм атсан. Тэгээд төрийн аттан соёмбоо. Дээдсийнхаа бидний хойч үеийнхэн үдээс аттан соёмбоо болъё. Соём эдсивэдэ хайрлаас. Монгол орныг одоо яаж аттан соём билээ? Одоо сэргэх Монгол хүмүүс энэ аттан соёмбоо залаад энийг болохоор маш хүчтэй болоод одоо сэргэн мандах. За хаан дээдс маань одоо хаан дээдс маань яг энийг зүгээр ингээд энэ давталтаа тавьсан болохоос хаан дээдс нь юу бодоод үлдсэн бэ? Хаан дээдс нь Чирван. Цогтчирван. Шамбудын хаан цогтчирван гэсэн байна. Тэгээд хаан дээдс одоо Энэ дэр нэг байх байна. Тэнд. тийм чи нөгөө сахиусны ашиг шиг дээ. За саан дээдс чинь зөт ирсэн байна. Эцэвэдэ хайрлаа. Авралаар түргэн тэтгээрээ. Гэгэм майдрын ажилтнуудтай сайхан цаг ирж байгаа боловч ататан байсны хилэн ад сэтгэлийн бодлого хүчтэй байгаа. Эцэвэдэ хайрлаад биднийг авралдаа багтаагаарай. За. Тэр арга башрын бичсэн ертөнцийг арьсны бүрийн чанартай дэври өрөөдний шаруунд бүрсдийн үедээ бурхны гэгэн адислан Оранжид очирдор намтанд мөргөмөө. Та ингээд та нар шал өөр аятаа. Аян арай өөр. Буруу арай өөр аятаа гоо. Тэгээ болохгүй ингээд зөрөөд би өөр гайхаад юу гэдэг юм гээд тэгж штэ.
мэдхгүй байсан. Тий. Тэгээ тэгж нөгөө устгахт нь удирдахгүй бол болохгүй шүү дээ. Тэгэхдээ заримдаа би чэжээрээс мэдхээ байчихэд байгаа байхгүй тий. Тэгэхээр яг. За Номын хаан бурхан эцэг шатжаан шатдаг юм уу? Төвчтэн эсэн биелэ төгсөн мэн атсан зайлагтай төгсөн шатжаан асархуй гэгээр хүн шидэт хаан майдэрдэг мөрөө. Үгүдүгүй сан шилээ.
Газар дэлхийд нүүгдсэн гайвал Утар дэви аюусгаж байна. За Жинжидор гэж хэлсэн би мэдж гончос өгч бүгдээс ороочос айж юугдээс мэдэн санжээ ариун маа. За Хэтэмний бутар, хэтэмний бутар, ата жигтэний бутар, ад зэскэрийн хотор, альва мөөхний бүгдийн ариусгабаа. Өргөн их санга, бүгдийн зориултаа. Ума. Айдслэгдлээ. Юу тацдаг хөхмөнгөн. Түүний гурван эрдэнэ. Хүрх татн дэлхий босгох нэ. Хангуудын гэрээ. Тусан айман гадар усны эзэд бүгдийн нарийнтай. Ариун сайхан байна. За ингэж бодоо. Түүний одоо юу гэж босчих чам. За. За одоо дараагийн асуудал өнөөдрийн үед бол маргааш тайлбар явуу. Ямар байхыг одоо бурхан тэнгэр мэдэн штэ. Тэгээ тайлбар өгсөн байна. Маргааш тайлбар. Өнөөдөр одоо эндээ ороод нөгөө өдөртгөл юугаа хийгээд одоо манай ус. 10 хангал тошгин сассан юм аа. Бүгд дөнчөө. Орих. Өнөөдөр баг мандсан. Тэгээд одоо энд нэг нэтийн одоо тэр бурхан эцгэрүүгээ хараарэ. Эцэг минь хөхмөнгөн тэнгэр бурхан эцгийн 3 эрдэнэ. Алтан нарванчин бүг. Очир саран. Тэнгэрийн захиргаа. Амин сайхан шидтэй. Обон бурхан алтан од минь. Гат очир. Тэрд очир тэрхүүтэй. 28 хотод минь. Огторгүй нэг сан. Аян эзэдэ. 28 хотоо хилцсэн. 28 хотод та. 28. Уюуийн богд дэцүүдтэй. Их Монголын өдөргөн тэргүүтэй. Заян гигэн, ламын гигэн, дашин ноён хурсан тэргүүтэй. Их хотуудаа. Уюуийн богд дэцтэй. Алтан чандман эртний бисгаач хэлээчд брэвэн номхон мэрхэн хотныхаа хамт ерөөсөө дадаагаан зүгээр хатгалж өгч байна. За үргэлж сүүмэлгээр ажиллаар ихээр сүүмэлгээр ажиллаа. Нууцын шидэ хайртараа. За босгоно. За дараагийн удаан үргэлж. Одоо удаан. Босгоно. Ингэж олон дахин яваад. Бодлоо. Нэг л үгүй болоо. Таван сүнгүн. Удаан үргэлж. А гараад байж. Тас бэлтгэж байна. Ороо үзлээ шаргуучин
밑에 있죠. 나는 해도 금방 없지. 자, 어때 세명만 신이 오늘 준비하셨대. 그게 다 제시킬 때 자, 먹는 동네 나가봤다. 나 저쪽 자, 신이 온다 시에도 욕줄지. 아싸라 달로 남미 아가라 내게 해도 걸려가 그분도 만나서 둘중에 박세 천들 어떤 사스라서 가운데 저도 박세 저도 버르쇼 그린이 저도 내게 불이 넘어가고 좁은 길 남다리 예스 노지게 뜯어서 어쩌러 와가 모르고 양반에 오만이 가리매고 신이 오가지요. 엎드려 오치는 여기 봤어. 누구도 홀딱 있어. 자,
Жинхэнэ одоо гадаад бүхний зай болж байгаа шүү дээ. Дэлхийн ертөнцийн бүгдээр өөрч болж байгаа. Тэгтэл одоо яг хүчнэрний өөрч яах вэ? Яхэд өөр байгаа. За. Аюу үлсийн хөөж хайдас ямар Бид аюу хайдас 너무 인데 맵고 근데 진짜 이때 진짜 하고 안 밑에 진짜 자 나가서 올수가 이때 진짜 어떤 너무 맞죠 된다가도 너무 맞지 유 비슷하다 진짜
хорхон зургийг их дайчин ялгуулсан зогт охин тэнгис бүрмөө нэг тэнгис дөрөв дөрөвнүүд гүрмах гэдэг юм уу? За сонсороо. Дөрөв дөрвүүд гүрмах гэдэг нь төрийн шүтээ. Гэтэ төр маань яах вэ? Шүтээний залаад. Тэгэхээр дураараад өгч ийдэг. Нөгөө кэс ахуул авдах муу юм. Хэрэг дөрөв дөрвүүд гүрмах гадаа заачихсан байгаа юм. Хич тэрний юунд оролцож. Ийм учиртай байна шүү. Тэгэхээр энийг бол одоо бас бид нэр хэлэх хэрэгтэй. За Каруга мотатаки тэтгэгэнэбэса Каруга мотатаки тэтгэгэнэбэса Орвиро ашшамашмосита та нарыг дагуулаад тэгээд тэр төрийн ордонд очоо гэж. Тэгээд энэ төрдөн тэр бүр магтаа заалаа. Тэр энийг заалаа болоод тэр дураараа дөрөвдөг бүх юм чинь бий болж байгаа. Энэ дөрөв дэргүүд бүр магтаадыг зарчран болов хинч юуч хийж байгаа. Хийдэг тэгээд хаваа янз бүр боллоо гэж шууд цаац юм. Энэ одоо Чингисийн гол одоо барьчихсан юм. Ийм нэр юм байгаа шүү. Тэгэхээр бодчих дээ. Энийг боловсруулах баха. Тэгээд нэг үсгүүтээ тийм ээ. За тэгж хандах бах. Урдаар юм боловсруулчаад дараа тавыг үрээд. Тэгэхээр харин нэг малгайтай нэг малгайгүй байхгүй. Бүгд энэ малгай орой соём тийм орой тэнгистэй холбогдож идэг. Энэ хажуудад гүнтгэр юм. Газар дэлхийтэй холбогдож идэг. Эндний өгөөлөө бидний дээдсийн нэг нас сарвал бидний эвдэмбдэр гоё юм чинь байгаа. Тэгэхээр энэ бол хүчнтэй. Ийм малгай цоо тахид дээж ирэх юм бол та хүчнтэй. Тийм үсгүй одоо ингэ зүгээр явж штий. Толгой. Энэ бол хүндэтгэлгүй бөгөөд буруу. За бүгдээрээ малгай тоолоо. Одоо би захиад өгч чадахгүй. Өөртөө энийгээ дөөрэй. За. Энээс хойш ертөнцийн таардлаа малгай гоох юм бол итгэхгүй. За. Инне чемшэсэ дүүрэтэ эсгэн намжарамам минзэлдэгтэ
Утаас хүстэй. За. Маррома модерда нидяна унаса жоодерда сонноситун хилайса аванаса
다 나가자 먹는다고요. 사랑하고가 Нэг бизнес жоо. Одоо дүүчэртэй шүү. Нэг бизнес жоо. Бизнес. Тэгээд нэг батал юм уурч байна. Тэгээд одоо дүүчүр алиаваа мянган мэд 11 нүр боожиж хүн төлөвний red mountain соёл иргэжид дэвсгэн тохирох болно. Бурхан багш гэсэн бэ. За Үнэнийг ухаарах арга бидгийн нүдэн зүгээ хагацсан үдгэнч номонд дурдвч хэрэггүй завхуу татсан үргэлж шутлас хийгээд гадаад дотоодын хөнөөлөөр нэрвэлсэн биднийг өдөртөө аврын цаг болсон мянган нэгний ажилтны цагаа ташны явуулдаг гэсэн. За дараагийн ойрын ирээдүйн хүчнүүдийн үйл ажиллагааны ачаар гэрэл чиглэлийн ертөнцийг үүсгэх нэг хүндрэлтний ахуй хорчлонгийн цагаан дэвхай дэвлэх бөгөөд Хотогт мянган мэдмийн түмэн сонор алиавал 11 нүүртийг дуудан залбирдаг Бурхны шашинд монголчуудын нэнжин сэтгэл хэв дамсан сайхан сэтгэлийн өрөөл
Майнд жөөгтэй даяар дэлхийн хүн төрөлхтний замд үр ашигтай замуудын нэг боллоо. Шамдын ич номоохон онцгой. Эртний нэргэл болон Бурхан багшийн сургаал номын огшин болсон мянган мэд түмэн сонортой зүрхэн тарих онлайн бэтмэ монголчуудын өвдөцөөс хойчийн мэдэнд хөвлөсөн боломжтой өө сайн бүхний дэг сайн гэгэрүүд хүн төрөлхтний Бурханы гэгэрүүд мөнхийн Амрангийн ерөөд маань жуулах бясалгал үүрэг. Энэ дэсиндээ энэ нөгөө засаг үүрэг юм шүү. Энэ нинжин сэтгэл амрангийн ерөөд энэ байхгүй. Тэгэхээр шин төвчөрөө. За үнэн бол үгээр байна. Энэ дээр аахгүй шүү. Нэг нэг зүйлсэн. За. Майны их Монгол улсад цаана үе. Хос сургалтаа хийсэн. Нинжин сэтгэл амтны бодол. Нэгүсний сасаа. Өчигдмэний. Энэ насныма нөгөө тэтгэцээ. Хөлбөчингтэй. Ариун бос бие сэтгэл. Ариун бос гадаад ариун бос өргөдөн. Ариун бос хүн төрөлхтөн. Ариун бос тий хүн төрөлхтний. Ариун сайхан ажил хийвээ. Мөнхийн дөржөө нинжин сэтгэл амарагдан мөнхийн зайлшгүй ерөөд маань зайлбар. Манцуушир майтай зон өөрөөр ертөнцөөс тий өөрөөр ертөнцөөс замууд үүжиж дөржөө хайцсан бацэвэр дөржөө мохота дөржөө мянган мэдээ сонорт арун нэгэн Айтстах арван нэгэн нүүртийн айтстах цагцчгүй хэмжээний ятсан цагаан шид өвдөс тий өвдөс айтстах хүн төрөлхтний хосгүй хэмэргэд бомбомны өвдөцийн маань сэтгэл оюун асуулхаа номын ирээдүйн хүч атестад тишиг үеийн атестад ихэрчим хүчийг мөнхийн нэмжин сэтгэл амраа ерөөднаа айдон жойо за сугоотын орнда сахоорын санаанда Oh
이게 아무리 여러 알고는 긍정성 보이나 알고는 모습 이기지 알고는 모습 알고는 모습 어떤 알고는 모습으로 알고는 모습을 들들이 알고는 사람 알수성으로 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 신도출이 목표로 된데 이걸 어떻게 생각합니까?
Яриагаамэдэр Оринэтгөр дууны дунд үеэс монголчуудын дотоод соёл хүн төрөлхтөн дэлгэрч Монгол орн дэлхийн соёлын төлөвлөлт Манзуу Ширмайтын зон өөр оршин ертөнцөөс замууд дүүчүүр хонсон мөр сэтгэгдэн дүүчүүр борхот ой наа ууч хөрөв би маш чухал юм шиг гэдэг дөнгөмөр яриа дүүчүүр 우리는 사동원이 봐. 나한테 우리 사모님이 가르쳐줬대. 어떤 타옥치너라 그때 잡으시지 이렇게 타옥을 자 나 진짜 사모님 감사드리고 싶죠. 진짜
би одоо Хэнтэй аймгийн Галширцмын Сэрдэмбай мазгшдаг хүн байна. Би маань дөрөд 15 6 жил болж байна. Тэг миний нас 90 настай. Тэг энэ одоо маань хантаа бүгдээр баярлж явдаг. Тэгээд 10 жил болоотой би ногоон дэрх гэдэг хөнжил авсан. Одоо тэгээд өнөөдөр хаврын мэсэллийн маань юу болж байна. Энэ дээр би ирээд мандаа дэрх гэдэг хөнжлийг авлаа. Би ч хамтдаа баярлж явдаг. Манайхан 25 6-аас 30 цохолс байдаг. Заримдаа олон болдог, заримдаа цөөхөн, заримдаа 40 гараад метр ичдэг. Өнөөх нь бол 25 6-аас байдаг юм аа. Бид эднийгээ дагуулад хүүхдээ өөрийнхөө ахын хүү эцэг бүгдээр ингэ майндс оруулаад тэгээд бүгдээрээ явдаг. Одоо өөрийгөө хойтой залуумжуулж үлдээнэ гэж бодож илээ гэж залуумжуулна гэж бодож явдаг. Тэгээд тийм хөл байна да. Тэгээд та бүгдээр нь баярлалаа. Тэгээд сайхан бүгдээрээ сайхан уртаа наслаарай. Өнөөдөр Хэнтэй аймгийн Өмнө Дэлгэр суманд Алтан маань Чандан Эрдэнэ даяар бяцлаглалын холбоогоос зохиож байгаа Алтан маань бяцлагаачдын уулзалт зөвлөгөө болж байна. Тэгээ энэ манай Өмнө Дэлгэр сум бол дээд өвөг дээдсээс ерөөлтэй сайхан нутаг байгаа. Дээр үед бол 2 гар 3,000 лам 1000 гаруй хандмаар нар хурал хурж ирсэн өвөг дээдс маань шүдэн ар халахын утай гүмбэн гэж ийм сайхан бурхны нутаг байгаамаа. Тэгээд өнөөдрийн энэ салбарт бол бид нар чинь Хэнтэй аймгийн Галшар сум, Хэнтэй аймгийн Өмнө Дэлгэр сум, Хэнтэй Батнором сум, Говь Алтай аймгаас Улаанбаатар хотоос салбаруудыг төлөөлсөн бяцлагч бүтээлчид ирсэн. За ингээд бид нар чинь бол ар халахын 10 чулуун бурхантай ар халахын утай гүмбэндээ майныхаа үйлдэж хөх усны хөөрөх бяцлаглалын үйл ажиллагаа бол маш сайхан амжилттай зохион байгуулагдаж байна. Өмнө Дэлгэр сумын захиргаа, нутгийн зөвлөл, Ахмадын хороо, Өмнө Дэлгэр сумынхаа майны салбарын Жаданбаас тэргүүлэгчтэй майны салбарынхандаа маш их баярлалаа. Орон нутагтаа биднийг урин залж ирээд тэгээ ийм сайхан өргөндөө байлгаад тэгээ төмөн олонтойгоо нэгэн өдөр ингээд төр улсынхаа төлөө, төмөн олонныхоо төлөө төв дэлхийн хүмүүнд төрлөختөн улс гүрнийгээ амар тайван сайн сайхан байлгахын төлөө өвөг дээдсээс уламжилж ирсэн мөнхийн дүнжээр 10 хангал дагшин сагуус 21 даргыг олон төмнийхээ тусын тулд үр хүүхдийн алтан олон төмний үр хүүхэд алтан шар зам нь үлзийтэй байлгаж ажил үйлсэн сайн сайхан байлгаад төв дэлхийгээр хүмүүн төрлөختнөөр амар амгалан байлгахын төлөө бид нар ингэж зүрх сэтгэлээрээ нэгдэн хурлаа. Та бүхэндээ маш их баярлж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ эрүүлийн сайн сайхан бүхний хүсэн өрөөгөөр төр улс минь төвшин сайхан төмөн олон амар амгалан байх болтугай гэсэн өрөөлийг өргөн дэвшүүлье. Би Говь Алтай аймгаас ирсэн. Говь Алтай аймгийн Гэлгэрт ногоон дээр их Төвдөнгийн цэрэндээ зэгдэг хүн байна. За тэгээд энэ Алтан маань Чандан Эрдэнэ хаврын Дян бяцлагад ирээд бяцлал хийгээд их сайхан байна. Сая тэгээд одоо энэ өндөр юутай шагналд тэргүүн байрны шагналд авлаа. Одоо тэгээд инк тайвны танагч юу вэ? Олон улсын инк тайвны байгууллагын хамт олонд үүнэртэй их баяртнаа талархаа илэрхийлье. Одоо тэгээд энэ хаврын Дян бяцлагад ирсэн энэ Хэнтэй Батноруудын Сүхбаатар аймгаас ирсэн энэ хамт олонд их бяцлагчаасад баяр хүргье. Говь Алтай аймгийн Алтан маань Чандан Эрдэнэ Дян бяцлаглалын тэргүүн Говь Алтай аймгийн тэргүүн
төвдөнгийн цэрэнд эзэгдэг хүн байна би. За би бүх энэ сайхан ирсэн улсуудад эрүүл гад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ахмадын хорооны бас тэргүүн гişүүн тэгээд энэ майнанд ороод 16 жил болж байгаа. Хотгод багши шав болоод нэр 16 жил болж байгаа. Манай хамаатан болдог байхгүй энэ майны багш. Тэгээд багш. Тэгээ чинь одоо боломжоор тэгээ энэ дээр өнөөдөр маань чандмаа майнанд оролцоод баяртай гоё байна. Инг тайвны мандад их дүүнэртээ баярлалаа. Өнөөдөр тэгээд энэ хурал нам хурсан юунд ороод буян намын юунд ороод тэгээд гоё байна. Төшөө юу ярих юм. Энийг нэг гавалтай аймгийн юу дамтны нэм хөөгдөг надыг. Арди авьяастан юудан цолмолтой хүн тэгээд одоо нас өндөр болох. Чинчээ зогсоод алтан медаль авсан. Сая би бас ахмадын хотод ахмадын нэг дуулах нэг өдөр цэнгүүнд оролцоод эхний 4 сарын 10-нд нь 2 дугаар байранд ороод сүүлчийн сая 5 сарын 10-нд нь 1 дугаар байранд ороод 2 удаа чинь мөнгө ашигтай 2 медаль авлаа. Тэгээд энэ дээрээ ингээ майнанд оролцож та гоё байна. Өнөөдөр ингээд бяцлагын юмд ороод. За баярлалаа. Тэгээ одоо миний сэтгэл ийм өндөр өнөөдөр ийм гоё байна. Хаан дэрсэн хүн бас гоё өндөр шагнал авч байна. Өндөр гигантын багшаас совдог ирэх шагнуулаа майных одоодаа уншиж байгаарай. Юу сайн сахиж байгаарай гэсэн тэгэл болоо одоо шүү ярих юм аа. Танах За намайг Хэнти аймгийн Батнар сумын Магшин Лина гэдэг. Тэгээ би энэ майнд 2019 онд анх багш маань очиод ламсрын багш намар хуйлахнаа очиж одоо анх майны салбар нээсэн. Майны анх салбар нээхэд 9 хүмүүс анх бий болж майнаа хөгжиж эхэлсэн. Тэгээ тэрнээс хойш өргөжж жагаад 45 6 хүмүүс болсон. Тэгээ одоо нэг 30 гаруй хүмүүс майнанд явдаг. Тэгээд багшийнхаа чивэлээр одоо энэ сайхан буйны ажилд хүчин зүтгэж байгаа одоо би баярлалдаг. Тэгээ ер нь бүр хүүхэд олон түмнийхээ төлөө явдаг учраас би бас явж байх гэж мэрийж одоо явдаг. Олон түм маань одоо энэ хамаатан сайн сайхан улс орн маань амар сайхан та нар бүр хүүхдүүд болон та нар бүгд одоо эрүүл сарвал сайн сайхан байгаасай гэж би хүсдэг. За би хан Хэнти уулын Гашир сумын бишилтийн хөвшөөний удам эзэн Чингис хааны алтан угсаа агун фонцог нэмсэл хартал шинжин байсан удам маа аг ургийн мажигийн нямж байна. За би Хэнти аймгийн Гашир суманд төрж өссөн. За одоо бол Хэнти аймгийн Чингис хотод ажил амьдарч гавьяаныхаа санхүү эдийн засгийн албаны ажлаар 32 жил ажиллаад тэтгэвртэй гараад ахмад санхүүч өө. Тэгээ аймгийн тамгын газар ажиллаж байхдаа 2009 онд Хэнти аймгийн тамгын газар ажиллаж байхдаа энэ Алтан майн гэдэг энэ сайхан хамт олон дотор орж ирсэн. Тэгээд Алтан майны хамт олонны анхны тэргүүлэгч гишүүнээр сонгогдоо. Тэгээд энэ дундаас Алтан майны хамт олонны одоо майнын тэргүүн гэдэг энэ сайхан хүндтэй албыг бас аймгийн тамгын газар ажил хашиж байхдаа энэ майнд холбогдсон.